Оролцогчдоо өнөөдрийн мэнд хүргэе. За сая Заяатар захирлын хэлсэнчлэн 2024 онд батлагдсан засгийн газрын 102 болон 103 дугаар тогтоолоор босрлын зээлийн сангаас ихтэйд боловсрол сургуулийн байгууллага суралцагчдад зориулан 2024 оны гүйцэтгэлээр нийтдээ 18 мянга гаруй иргэнд 103 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа. За үүний саяны хэлсэнчлэн багшийн хөтөлбөрийг дэмжих тогтоол болох 103 дугаар тогтоолын хүрээнд 5 төрлийн тэтгэлгээр 4384 оюутанд 11.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа. За үүнд саяны дурдсанчлан багш ажилтны 15 жилийн ажилласан багш ажилтны хүүхдийн сургалтын тэтгэлэг болон багшаар суралцж байгаа мэргэжлийн магистр, доктор, бакалаврын түвшний суралцагчдад зориулсан ийм тэтгэлгийг олгосон байгаа. За үүнээс гадна босрлын зээлийн сангаас олгож байгаа тэтгэлэг буюу 102 дугаар тогтоолын хүрээнд нийтдээ засгийн газрын үндсэн барьж байгаа бодлого болох эрэлтээ тэргүүлэх мэргэжлэр суралцагчдыг дэмжих тэтгэлгүүд, зээл, сургалтын зээл, хөнгөлөлт буюу орон нутгийн сургалтын байгууллага, төрийн эмчийн сургалтын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, төрийн төвлөрлийг саруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлдэг. 50% хөнгөлөлт, хувцасгүй тусламж гэсэн ийм дэмжлэгүүдийг зээлийн сангаар дамжуулан төрөөс нийт суралцагчдад зориулан олгож байгаа. За 2025 оны төсвийн хүрээнд батлагдсан төсвийн хүрээнд нийтдээ 158 тэрбум төгрөгийн төсөв батлагдсны 124 тэрбум төгрөг нь улсын төсвийн санхүүжилттэй, 33.6 тэрбум төгрөг нь бусад их үйлсвэрээс буюу эргэн төлөлт болон ийм санхүүжилтийг шинээр зээлийн сангийн төсвийн тогтолцоонд оруулж өгсөн. За энэ дээр бид юу харах гэж байгаа вэ? 2025 онд одоо хэрэгжүүлж байгаа санхүүгийн дэмжлэг маань их дотоодын ихтэй сургуулийн суралцагчдад өөрсдөө оюус суралцагчид маань тодорхой шалгуур хангасан тохиолдолд сургалтынхаа байгууллагад хүсэлт гаргаад тухайн сургалтын байгууллагаас ирсэн хүсэлтийг зээлийн сангийн албаа агчид мэргэжилтнүүд шалгуур хангасан хэсгээр нь тодорхой хяналт хийгээд олгогддог. За ихтэй сургуулиудад тавигдж байгаа нийтлэг санхүүгийн дэмжлэг олгох шалгуур маань хамгийн нэгдүгээр суралцагчийн элсэн суралцаж байгаа хөтөлбөр магадлалыг хэмжлэгдсэн байх гэдэг хамгийн ихний шалгуур байгаа. За үүнээс гадна тухайн төрлийн тэтгэлгээс хамааруулаад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөр байх ийм шалгуур байж байгаа. За үргэлжлүүлэн суралцагчдын хувьд үргэлжлүүлэн суралцагчийн голчтон хөтөлбөрөөс хамааруулаад буцалгүй тусламж буюу зорилттой бүлгийн чиглэсэн хөтөлбөр бол 2.0, бусад суралцагчдын хувьд 2.8-аас дээш байх ийм шалгуурыг тавьж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээрээс юу харагч байгаа нөхөр тодорхой төрөөс олгож байгаа эдгээр тэтгэлэг дэмжлэгийг хамгаалахын тулд чанартай боловсрол эзэмшихүйс болсон хөтөлбөрийн магадлалыг итгэмжлэгсэн хөтөлбөрөөр элсэн суралцах ийм шалгуур тулгарч байна. Мөн амжилттай суралцах ийм шалгуурыг л нийт оюутан залуустай тавьж байгаа. За ийм мэдээлэл нээлж. Босрлын зээлийн сангийн журмын шинжилгээг хийсэн нэлээдгүй хэд гэдэг үндэслэл байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан кейс сургамж дээрээс шийдвэрлэх нөгөө талаас саяны Ариунбалт захирлын даргын хэлсэнчлэн цаашид 26 онд босрлын жил болгон зарцлалтай холбогдуулаад төрөөс ямар байдлаар босрлын салбарт шинжилт хийж байгаа зэрэгтэй холбоотойгоор журмын шинжилтүүд бас нэлээд орсон байгаа. За 2025 онд боловсруулагдаж шинжлэгдэж байгаа журмын гол шинжилтүүд одоогийн хэрэгжилж байгаа тэтгэлгүүдээс гадна дотоодын ихтэй сургуулиудын сургалтын байгууллагыг дэмжих хүрээнд нөгөө талаас бакалаврын боловсролын нэлээдгүй хувь нь буюу зээлийн сангаас олгодог тэтгэлгийн 30 гаруй хувь нь ерөнхийлөгчийн тэтгэлэг болох бакалаврын хөтөлбөр зарцуулагдаж байгаатай холбогдуулан 26 оноос хэрэгжүүлэх ийм саналтайгаар засгийн газар журмын төслөө хөрвүүлж байгаа. Энэ нь 2 дахь нэмэх 2 хөтөлбөр буюу дотоодын ихтэй сургуулиуд дэлхийн шилдэг ихтэй сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд сүүлийн 2 жил болох 3-4 дугаар курсын сургалтын төлбөрийн дэмжлэгийг тухайн суралцагчийн элсэн сургууль нь тухайн сургуультай хамтын ажиллагаатай тохиолдолд дэмжих ийм боломжийг нээж өгч байгаа. За мөн агсан түвшний сургалтын суралцагчдын хувьд засгийн газрын тэтгэлэг болох эрэлтээ тэргүүлэх мэргэжлийн тэтгэлгээс гадна дэмжлэгийн их усврын төрлийг нэмэгдүүл зээлээр суралцуулах энэ боломжийг бас тусган хэрэгжүүлж байна. За 25 оноос хэрэгжиж эхэлсэн малчны тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх малчны хүүхдээ 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг буюу тэргүүлэх мэргэжлүүдээр заасан мал аж ахуй, бэлчээр судлал, тэжээл гэсэн ийм чиглэлийн 2 мэргэжлэр төрийн эмчийн ихтэй сургуулиудад суралцуулах эдгээр шинжилтүүдийг тусган хэрэгжүүлж байна. За нийтдээ боловсролын зээлийн сангаас олгогдож байгаа тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалгүй тусламж гэсэн эдгээр дэмжлэгүүдийн нэлээдгүй нь бас тэтгэлэг байгаа. Энэ тэтгэлгийн гол өгөөж нь саяны хэлсэнчлэн төгсөгчдийн ажлын байртай холбогдож байгаа буюу тухайн тэтгэлгээр суралцсан тохиолдолд нийслэлд 5-аас доошгүй жил, орон нутагт 3-аас
Доошгүй жил төгсөөд мэрэгжлээрээ ажиллах ийм бас үндсэн шаардлага байгаа. Энэ маань тэтгэлгээр суралцагчдын хувьд зөвхөн суралцах хугацаанд санхүүгийн дэмжлэг хүртэх биш, төгсөөд мэрэгжлээрээ ажилласан тохиолдолд энэ дэмжлэгийн үр өгөөжийг хүртэж байна гэж харж байгаа. Эдгээр шинжилтүүдийг тусгайд ажиллаж байна.